За Toyo Kotodaгийн энэ гурван дүрмийг хэвтэл одоо өнөө үзнэ. За энэ дүрм нь болохоор яадаг дүрм бэ гэвэл японоор одоо яг японоор тайлбарлах юм бол сууда эсвэл то иттэта муу то кита ч юм уу тий. Ингэж орчуулаа одоо японоор хараа өөрөөр хэлэх юм бол ингэж яригддаг. За энэ дам яриаг бол хэлж байгаа. Одоо жишээ нь тэгж байна, тэгж дуулцсан, тэгж ярьж байна гэсэн дам яриа тий. Хэрэглэхэд нэ. За Катахиогийн Ньюсу я Шинбун Демоцка Бареру гэж байна. Тий. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө бол мэдээ юм уу, сквал сонин дээр энэ төр бол айгүй хэрэглэгддэг. Тийм хатуу хэрэглэг гэж энэ дээр бол ингэж бичсэн байна. За то ю котода гэж байгаа шүү дээ. За энийг нь бас тоно котода гэж бас хэлж бас болдог гэж энэ дээр ингэж бичсэн байна. За хэдүүлээ цэцэцокуг нь харах юм бол доши тэгээд икеёши сквал накеёши тэгээд меши гэж юм тийм. За накеёши меши хоёр нь болохоор ардаасаа да авангуудаа тою котода гэж залгана гэсэн үг. За жишээ нь хэдүүлээд юу харъя? Рэбу харъя. Ньюсүни yorото ashita yuki ga furu toyu koto desu гэж юм тийм үү? За ньюсүни yorото гэхээр мэдээгээр бол мэдээгийн хэлж байгаагаар ashita yuki ga furu toyu koto desu буюу ashita маргааш yuki ga цас furu toyu koto desu буюу цас орно гэж байна гэж юм. За тэгэхээр энэ дээр манайхан сайн хараад авах юм бол энэ Toyo Kotoda гэдэг энэ дүрмийг ашиглах үед айгүй их Niyoruto гэж хамтд нь юу ашиглах тийм тохиолдол айгүй их байдаг. Niyoruto гэдэг нь болохоор ерөнхийдөө бол тэрний хэлснээр те одоо тэрүүгээр бол одоо батагийн хэлж байгаагаар бол те батагийн хэлснээр одоо ямар нэгэн мэдээллийн их сурвалжийн дурдах үед Niyoruto буюу одоо энэ дээр бол Newsны Yoruto гэж бичсэн байна тийм үү. Тэгээд артлаас нь Toyo Kotoda гэж авах юм одоо тий жишээ бол их байдаг. За дараагийн нь болохоор Sensei no hanashi dewa shikken wa raishu da toyu koto desu буюу Sensei no hanashi dewa буюу багшийн хэлснээр эсвэл энэ дээр нөгөө Niyoruto-гоос хэлж болно. Sensei no hanashi ni yoru to shikken wa raishu да toyu desu. То юу кодо дэс буюу райшу нэрүг дараа 7 хоног тийм нэрүг ардаас да залгаж байна. Энд дээр бичсэн байна тийм мэши да тою кодо да буюу райшу да тою кодо да буюу багшийн хэлснээр бол шалгалт дараа 7 хоногт гэж байна. Тэгэхээр энэ тою кодо да гэдэг нь болохоор юу тэгэж байна, ингэж байна одоо бидний сайн мэддгээр сууda тоютэй тач юм уу те иймэрхүү дүрмүүдтэй бол адилхан. Гэхдээ нэг онцгойлох зүйл гэх юм бол ерөнхийдөө яг катай хэлбэр гэж ойлгож байна. Ньюс болон одоо шинбүн дээр айгүйх бичигддэг гэж хэлж болно. За Танака-сан ва кайша о ямета тою кодода буюу Танака-сан компаниас гарсан гэж дуулсан гэж. За Танака-сан ва кайша о компаниасаа ямета буюу гарсан Toyo Kotoda буюу дам яриа. Энэ дээр дам ярианы шинж тэмдэг гарч ирж байгаа байхгүй юу? Тэр нэрээ тэгсэн гэж хэлсэн штэ хүнээс сонсон юм аа хэлэхдээ Toyo Kotoda гэдгийг ашиглах нэ. За сууda гэдэг нь болохоор шууд дам яриа. Тэгэж байна, ингэж байна гэж шууд дам яриа тий. Раши буюу энэ раши гэдэг нь болохоор баталгаагүй тийм бололтой, ийм бололтой. Жишээ нь энэ шинээр дутах юм бол Танака-сан кайшо ямета раши гэхээр Танака-сан компаниас гарсан юм биш үг байна. Гарсан бололтой. Гэхдээ одоо 100% итгэлтэй биш те. Юу баталгаагүй зүйлд болохоор рашиг хэрэгэлдэг байх нэ.